За хөөрхөн өдөр согтоо тавтаа морил 2026 оны 2 сарын 9-ний орой мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор та хэдтэй ямар сэдвийн талаар ярилцах вэ гэхээр хүндрэлтний мөнхийн сэдэв болсон хайр дурлалын талаар сонирхолтой мэдээллүүдийг ярьж өгөхөөр бэлтлээ. За өнөөдрийн сэдэв маань маш сонирхолтой сэдэв байгаа учраас та хэд манаас миний оруулсан энэхүү бичлэгийг бас цаашин түгээгээд за манай хөөрхөн өдөр согтоос нэгдээд өгөөрэй гэж хүсмээр байна. За ерөнхийдөө бол нэг 5-6 ийм жижиг сэдвүүдийг ярьж өгөхөөр бэлдсэн. Гэхдээ маш товчхоноор. За хамгийн эхлээд болохоор хайр дурлал яг хизээнээс эхэлсэн бэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгнө. За яагаад хүмүүс бие биенээ хайрлсан хэрнээ салдаг вэ гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгнө. За дараагийнх нь болохоор яагаад зарим хүн олон жил өнгөрсөн ч гэсэн хуучин хайраа мартдаггүй вэ гэдэг талаар бас мэдээлэл өгнө. За хүн амьдралдаа хэдэн удаа жинхэнэ хайртайгаа учирдаг вэ гэх мэтчлэн маш сонирхолтой сэдвүүдийг ярьж өгөхөөр бэлдсэн. Хамгийн эхлээд болохоор хайр дурлал яг хизээнээс эхэлсэн бэ гэхээр маш сонирхолтой. За хайр дурлал гэдэг ойлголт болохоор хүн төрлөختөнтэй бараг зэрэгцэн бий болсон ч хайраар гэрлэх ойлголт бол түүхийн турш өөр байсан гинэ. За яадаг вэ гэхээр эрт дээрүүд болохоор хүмүүс амьд үлдэхийн тулд овг аймгаа хамгаалахын тулд за мөн эд хөрөнгө холбоо бэхжүүлэхийн тулд гэрэлдэг байсан гинэ. Тэр зөвхөн одоо бид нар бол өнөө үед ингээд за энэ хүнтэй л ингээд хамт байвал ингээд жаргалтай байна. Энэ хүнтэй л хамт гэрлэн энэ хүнтэй сууна гэж ярьдаг байсан бол за дээр үед бол зөвхөн амьд үлдэхийн тулд овг амгаа хамгаалахын тулд одоо гэрэлдэг байсан гинэ. За тэгвэл хүн амьдралдаа яг хэдэн удаа жинхэнэ хайртайгаа учирдаг вэ гэсэн бас нэг сонирхолтой асуулт байгаа юм. За тэгвэл сэтгэл судлаачдын судалгаагаар болохоор хүн амьдралынхаа туршид дунджаар 3 удаа жинхэнэ дурлалтайгаа учирдаг гэж үздэг юм байна. 3 удаа дунджаар шүү. За эдгээр 3 хайр тус бүр өөр утгатай байдаг гинэ. За хамгийн эхнийх нь болохоор анхны хайр буюу гинэн цэвэр хайр. За хүн болгон бол нөгөө анхны хайртайгаа ингээд учирсан байдаг шүү дээ. За ихэвчлэн өсвөр наснд тохиолддог энэ хайр болохоор гинэн бүх зүйл сайхан мэт санагддаг. Насан турш мартагдахгүй дурсамж үлдээдэг гэдгээрээ бас бусад одоо хайр дурлалаасаа арай одоо онцгой өөрмөц байдаг гэсэн үг юм байна. Хамгийн гол нь удаа үргэлжилдэггүй ч гэсэн зүрхэнд хамгийн дулаахан үлддэг хайр байдаг гинэ. Анхны хайр бол угаасаа хүн болгон мартдаггүй шүү дээ. Анхны хайраа хүн хизээч мартдаггүй. Гэхдээ анхны хайр бүтдэггүй гэсэн бас үг гэдэг шүү дээ. Та хэд манаас энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ? Анхны хайр нь бүтсэн хүн байх юм бол манай бичлэгний манд ор комент хэсэгт бас сэтгэл бичээд үлдээгээд өгөөрэй. За хоёр дахь нь болохоор шаналсан хайр гинэ. За энэ нь болохоор энэ хайр ихэвчлэн хүчтэй, шаналлалтай, тэгээд салалтаар дуусдаг гинэ. За энэ үед болохоор хүн яадаг вэ гэхээр гомддог, уйлдаг, итгэл алдардаг гэсэн байна. Гэхдээ энэ хайр хүнээс хүчтэй, ухаалаг, болгоомжтой хүн төрүүлдэг гинэ. Тэгэхээр магадгүй одоо анхны хайртайгаа уулзраад дараад нь анхны хайр нь одоо бүтсэн ч бүтээгүй ч ингээд хүн дараа нь дахиад дурладаг юм байна л да. За тэгэнгүүт одоо магадгүй наснаасаа бас шалтгаалх байх тийм ээ. За өсвөр үедээ дурлах нэг өөр. За одоо 20-с 25 за магадгүй 30-аас дээш наснда дурлах бас нэг өөр. Тэгэхээр хүний нөгөө нэг наснаас одоо хамаарат яг хайрыг яаж хүлээж авах вэ гэдэг нь бас өөр байдаг юм шиг байгаа. Дараагийнх нь болохоор ямар хайр вэ гэхээр жинхэнэ хайр. Яг 3 дахь дурлал нь болохоор жинхэнэ хайр байдаг гинэ. За энэ хайр гинэт санаанд гуйрдаг. За энэ бол яг ингээд бидний нөгөө хүсэн хүлээдэг хайр шүү дээ. Зүгээр л ингээд явж байгаа бол одоо заяаныхаа антай ч юм уу яг жинхэнэ хайртайгаа ингээд одоо уулзах юмсан учрах юмсан гэж ялангуяа манай бүсгүйчүүд эмэгтэйчүүд яг ийм жинхэнэ хайрыг бол яг үлгэрээ юм шиг ийм жинхэнэ хайрыг маш их хүсдэг шүү дээ. За онцлог нь болохоор тайван, аюулгүй, итгэлтэй, дэрэгдэн байхад амар байдаг гинэ. Чи жүжиглэх шаардлагагүй. Зүгээр л өөрөөрөө байхад хангалттай. Энэ бүр айгуу гоёгоц. Жишээлбэл амьдралдаа 3 удаа дурлдаг ч гэсэн жинхэнэ хайртайгаа ганцхан удаа учирдаг. Энэ хүнд би таалагдах бол магадгүй эмэгтэйчүүд манд өглөөр тусаа заавал нүрээ бодох шаардлагагүй. Заавал тэр хүний хажууд ингээл хоолны дэглэм барайл өдөр болох юм загварлаг стилэх хувцлах шаардлагагүй. Зүгээр л чи тэр хүний хажууд яг өөрийнхоороо байхад л тэр хүн чамайг хайрлахыг жинхэнэ хайр гэдэг гинэ. Сонирхолтой баримт нь юу вэ гэхээр судалгаагаар хүмүүс ихэвчлэн анхны хайраа биш харин өөрийг нь ойлгож тайван байлгасан хүнийг насан турш та сандаг гэж гарсан гинэ. За яагаад зарим хүн олон жил өнгөрсөн ч гэсэн хуучин хайраа мартдаггүй вэ гэсэн бас нэг юм сонирхолтой сэдв байгаа юм. За энэ дээр нь болохоор юу гэдэг вэ гэхээр за хүмүүс ихэвчлэн би тэр хүнийг мартчихсан гэж хэлдэг ч гэсэндээ заримдаа дурсамж нь олон жилийн дараа ч гэсэн сэтгэлд нь одоо маш хүчтэй юм сэтгэл төрүүлдэг юм байна л да. За сэтгэл судлаач болохоор үнийг ингэж тайлбарладаг гинэ. Анхны хүчтэй мэдрэмж тархинд нь гүн хадгалагдсантай холбоотой байдгаа гэж үздэг юм байна.
Тэгэхээр нөгөө анх дурлсан үедээ бол хүний зүрх нь хурдан цохилдог, нойр нь хүрэхгүй байдаг, баяр хөөр их мэдрэгддэг гэх мэтчлээ одоо шинж тэмдгүүд байдаг штэ. За тэгэнгүүт яг энэ үед нь болохоор тухайн хүний тархинд аз жаргалын давар маш их ялгардаг тул тэр үеийн дурсамж маш тод хадгалагддаг юм байна. Тиймээс хүн мартахыг хүссэн ч гэсэн дурсамж нь үлддэг гинэ. За хоёрдугаарт яагаад одоо тэр хүний мартаж чаддаггүй вэ гэхээр дуусаагүй түүх хамгийн удаан үлддэг гэнэ. За магадгүй одоо дуусаагүй харилцаа хамгийн удаан мартагддаг гэж үздэг юм л да. За хэрвээ гинэт салсан, та хоёр магадгүй гинэт салсан, за нэг нэгэндээ хэлж амжаагүй үлдсэн, ойлголцоогүй төгссөн бол хүн дотроо хэрвээ гэсэн бодлыг олон жил хадгалдаг гинэ. За энэ бол ингээд баг хүн болгон тохиолдог. За найз охиндоо ч юм уу тэр хайртай байсан бүсгүй дээ. Одоо хайртай шүү гэдэг үгээ хэлж чадаагүй байсан бол за магадгүй та хоёр хоорондоо ойлголцолгүйгээр хэдий нэг нэгэндээ хайртай байсан ч гэсэн ойлголцолгүйгээр энэ харилцаагаа төгсгсөн бол тэр хүнийг хүн хизээж мартаж чаддгүй гинэ. Тэгээд одоо тухайн хүн дотроо хэрвээ гэсэн бодлыг олон жил хадгалдаг гин. Хэрвээ би тэр үед одоо тэр залуудаа хайртай гэж хэлчихсэн бол тэр асуудлыг нь уучлалчихсан болч гэдэг юм хэрвээ гэсэн одоо бодлоод байнга хөвөрдөг гин. Гуравт нь болохоор яагаад одоо салсан хүнээ хүн мартдаггүй вэ гэхээр бид хүнийг биш тэр үеийн өөрийгөө сандаг гинэ. Хүмүүс ихэвчлэн хуучин хайраа биш тэр үеийн аз жаргалтаа өөрийгөө сандаг гинэ. Энэ аягүй сонирхолтой байгаа. За би одоо магадгүй тэгээ бат гэдэг залуутай ингээд үргэж жагаад за тэгээ саллаа гэж бодъё тэгээ тэгэнгүүт тухайн үеийн одоо батыг биш тэр үед ингээд баттай уулзж байхдаа ямар гоё аз жаргалтай байсан, гоё турсамж бүтээсэн гэх мэтчлэн яг өөрийнхөө нөгөө жаргалтай байгаа үеийг хүмүүс илүү их сандаг гинэ. За тэгвэл дараагийнх нь болохоор за яагаад хүмүүс бие биений хайрлсан хэрнийг салдаг вэ гэхээр хайр байгаа хэрнээ салалт болдог нь олон хүнд ойлгомжгүй санагддаг. Гэхдээ сэтгэл зүйчид ингэж тайлбарладаг гинэ. Хайр ганцаараа хангалтгүй. Хайр байлаа гэд ойлголцол, хүндлэл, итгэл, харилцааны ур чадвар байхгүй бол харилцаа удаан үргэлжилдэггүй. За хүмүүс нөгөө битээр ингээд үнэхээр бие биендээ хайртай байсан гэхдээ л болоогүй ингээд хоёр тишээ болсон доо гэж ярьдаг штэ. Тэгэхээр тэр үед ганцхан хайр байлаа гэд одоо та хоёрын харилцаа цаашаа үргэлжлэнэ гэсэн үг биш юм байна. Та хоёр нэг ойлголцдог байх хэрэгтэй, хүндэлдэг байх хэрэгтэй, итгэдэг байх хэрэгтэй тийм ээ. За заримдаа хүмүүс бие биендээ хайртай ч гэсэн хамт байхдаа байнга өвддөг. Энэ бүр хамгийн чухал нь манайхан. За хоёр хүн өөрөөрөө өсөж өөрчлөгддөг тийм ээ. Цаг хугацаа өнгөрөхөд нэг нь өөр зорилготой болно, нэг нь өөр амьдрал хүсдэг болно. Бата альмаатай амьдрахыг хүслээ гэхэд альмаа өөр зорилготой магадгүй нэр хүндийн төлөө, карьерийнхаа төлөө ч юм уу ингээд явж идэх гэсэн үг юм л та. Тэгээ яг энэ нь болохоор одоо энэ хоёр хүнийг ингээд хоёр амьдрал ингээд өөрөө ирэхгүй хоёр өөр замаар ингээд явуулж байгаа гэсэн юм ойлголт юм байна. За тэгээд дараад нь болохоор хилээгүй гомдол хоримтлагддаг. За энд болохоор нөгөө өмнөх дугаар дээр би хүн бүр гомддгоо гэсэн нэг юм жижиг контент оруулж ирсэн шүү дээ. Яг тэрнтэй яг ижлэх хилээгүй гомдол хоримтлагддаг. Одоо хүмүүс хэдий бие биендээ хайртай байсан ч гэсэн одоо гомдлоос болоод салах одоо харилцаагаа дуусгар болгох төгсгөх юм одоо маш олон жишээнүүд байдаг тийм ээ. За жижиг гомдлууд, хилэлгүй үлдэх, дотроо халах, хадгалах, төвчсээр байх үед за тий нэг өдөр хайраас илүү ядаргаа хүсдэг. Нэг нэгнээ ингээд хайрлаад байна гэж ботсон мөртлөө гомдол нь ингээд хадгалагдаад явуулах юм бол тэр хайр биш зүгээр л өвдөлт ядаргаа болдог гэсэн. Ийм юм шалтгаануудаас болоод хайртай ирэх хосууд салдаг байна. Зарим хайр хамт байх биш. Зарим хайр хамт байх гэж биш сургамж өгөх гэж ирдэг гинэ. Зарим хүн бидэнд хайрлахыг, алдахыг, өөрийгөө ойлгохыг заагаад амьдралаас минь гардаг гэсэн байна. Энэ бол үнэхээр сонирхолтой. Яг хүн болгонд тохиолдог хайр сэтгэлтэй холбоотой, хайр дурлалтай холбоотой маш олон гоё кино, зохиол юу гэдгийг бидний амьдралд ч гэсэн өдөр тутамд маш гоё одоо хайраар учирсан хүмүүс ингээл олон байдаг. Гэвч нөгөө талаар болохоор үнэхээр бие биендээ хайртай байсан ч гэсэн салсан, за бүтээгүй, за салсан ч гэсэн тэр хүнээ мартаж чаддаггүй. Одоо ийм зүйлүүд кейс зөндөө их байдаг шүү дээ. Тэгэхээр хайр гэдэг чинь л өөрөө маш баялаг. За хүн төрлөختөндөө ингээд баг одоо ингээд хамт ингээд өсөж хөгжөөж ингээд өөрчлөгдөж явж байгаа юм гоё ахуй сэдв юм байна л та. За тэгвэл яг зур сонирхолтой байх үднэс гэж бодоод мэдээлэл бэлдсэн байгаа. Энэ нь болохоор юу вэ гэхээр за түүхэндх хамгийн нандин дурлалын үе байсан гинэ.
түүхэнд хамгийн нандин дурлалын үе. Одоо нөгөө нэг жүжиг мужийн дээр гардаг нэг он оны дурлал гэдэг шиг 2000 оны дурлал, 2010 оны дурлал, 1999 оны дурлал гэдэг шиг. За түүхэнд хамгийн нандин дурлалын үе хизээ байсан бэ гэхээр 1100-аас 1400 он буюу дундад зууны үед гинэ. За энэ үед болохоор хайр дурлалыг юу гэдэг байсан гэхээр шүтэн хайрлах дурлал гэдэг. Нэр мөрөнд бүр үнэхээр гоёгоц шүтэн хайрлах дурлал. За Европт болохоор энэ үед яадаг байсан бэ гэхээр за одоо магадгүй нөгөө дурлсан залуучууд нь одоо бүсгүйчүүдэд зориулж дуу шүлэг бичдэг байсан. За дурлсан хүнээ хамгаалж алдар нэрийн төлөө тулалддаг байсан. Хайр нь хүршгүй ариун мэдрэмж гэж үзэгддэг байсан. За энэ болохоор нөгөө кинонууд дээр маш их гардаг штэ гоё ингээл баатарлаг тий туйсан мэс дээр ингээл хайртай бүсгүйхаа төлөө тулалдаал дайнд яваал ингээл ялаал ийм юмнууд их гардаг гэсэн. Тэгэхээр яг дундад зууны үеийг болохоор хайр дурлалын хамгийн романтик үе байсан гэж үздэг юм байна. За тэгэнгүүт дараад нь болохоор 1800-аас 1900 болохоор захидлын үеийн хайр гинэ. За энэ үед болохоор хүмүүс хайрттай гар бичмэл захидлуулдаг байсан. Сар жилээр уулзахгүй хүлээж чаддаг байсан. За нэг захидлыг олон дахин уншдаг байсан. Хайр хурдан биш удаан хүлээдэг, төвчдөг, үнэтэй мэдрэмж байсан. Маш гоё хүлээдэг, нэг нэгний хүлээж чаддаг тийм магадгүй бүсгүйчүүд нь одоо хайртай залуугаа хүлээж чаддаг. За тэгэл бас л кинон дээр бид нар киноноос бас хардаг штэ. Ингээл бичсэн захидлыг ингээл орой олгоо уншаал ингээл дэрэнд ороо хийж чанал эн чинь гэхдээ одоо ч гэсэн яг ийм үеийг ингээд гоё бий болгож олно шүү дээ. Заавал ингээд сошиалор ингээд хайртай шүү гэл ингээд чат мессеж чигш гоё нэг нэгэндээ гоё захиа бичээл өгвөл бас айгүй гоё одоо сэтгэл төрүүлэх болоо гэж бодож байна. Ер нь бол бас нэг сонирхолтой баримт гэдэг нь болохоор судлаачдын хэлснээр өмнө үед хүмүүс амьдралдаа ерөнхийдөө бол 1-2 удаа л үнэхээр гүн дурлдаг байсан гинэ. Харин өнөө үед болохоор хүн дунджаар 4-7 удаа хүчтэй дурлдаг гинэ. За учир нь болохоор хүмүүс олон хүнтэй танилцдаг болсон, сонголт их болсон, харилцаа хурдан эхэлж хурдан дуустдаг болсонтой холбоотой гэсэн байна. Бидний мэддэг одоо ингээл хайр дурлалын тухай сэдвтэй дуу шүлэг ерөөхдөө яг хизээнээс үүссэн юм бэ гэхээр 3000-аас 4000 жилийн өмнөөс ер нь бол үүссэн гэж үздэг юм байна. Одоо бидний одоо ингээд мэддэг дуу шүлэг хайрын тухай холбогдлоо бүхэл ингээл зүйлс яг хизээнээс үүссэн бэ гэж үзэхээр 3000-аас 4000 жилийн өмнөөс бол ингээ хамгийн анхны одоо хайр дурлалтай холбоотой магадгүй одоо шүлэг ч юм уу зохиол ингэж бий болсон гэж бас үздэг юм байна. За манай өнөөдрийн сэдв болохоор маш сонирхолтой сэдв болсон байх гэж бодож байна. За өнөөдөр болохоор яг хүмүүсийн нөгөө мөнхийн сэдв болсон. Хүн хайр ярахаар хизээч уйддаггүй шүү дээ. Хайр хизээч хөшөрдөггүй. Тэгэхээр яг ийм гоё сэдвийг ер нь аль ярьж өгье гэж бодож байгаад одоо хөөхөн мэдээлэл цуглуулж хагаад тэгээ өнөөдөр ярьж өгөхөөр шийдсэн байгаа. За магадгүй одоо энэ бичлэгийн маань үзээ та хэд маань таалагдах юм бол за хэрвээ энэ бичлэгийг үзээд та одоо магадгүй одоо хүртэл мартаж чадаагүй хайраа сансан бол анхны хайраа дурссан бол жинхэнэ хайртайгаа учирсан бол за одоо магадгүй хайр сэтгэлтэй хараахан учирч амжаагүй байгаа бол хэсэгт комент бас бичээд үлдээгээд өгөөрэй. За тэгээд хөрх өдөр суугтаа хамтайсан та хэдтэй баярлалаа. Дараагийн дугаараар илүү олон сонирхолтой мэдээллүүдийг та хэдтэй хүргэх болно. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.